Ингээ том охин шүү дээ. Чи ойлгох ёстой. Тэ чи дүүнэрээ заавал харах ёстой. Чи ингэх ёстой, тэгэх ёстой гэх нэг энэ өгнүүдийг миний бодлоор яг айлын ихэнх том охтууд амьдралынхаа турш сонсож амьдрсан байх гэж би боддог байхгүй юу. Тэгээд том охтууд яг яадаг вэ гэхээр яг бүгдээрээ биш л дээ. Гэхдээ ихэнх нь ерөөхдөө ингээл амрах гэхээр буруутай юм шиг мэдэрдэг, хүнээс тусламж гуйж чаддаггүй, эсвэл ингээ бусдын асуудлыг шийдэж өгөхгүй, эсвэл ямар нэгэн байдлаар туслахгүй л бол ингээ дотроо тайван мэдэрдэггүй тийм. Тэгээ өнөөдөр бөнөрөө яагаад юм болдгийг тий тэгээд мөн үүнтэй ингээд яаж эвлэрэх талаар ярилцъя гэж бодож байна. Тэгээд бөнөрөө бичлэгнийхаа сүлд нь нэг асуултанд хариулъя. Яг ямар асуулт вэ гэхээр энэ хариуцлага яг айлын том охтуудынх мөн үү? Эсвэл энэ нь яг тийм удам дамжаад ямар ч сонголтгүйгээр айлын том охтуудад ирсэн үү гэдэг асуултанд бөнөрөө хариулъя. За сүүлийн үед интернетээр яг том охины синдром гэдэг яг ийм нэршил амар вайрал болоод байгаа шүү дээ, амар тренд. Тэгээ энэ нь юу вэ гэхээр энэ нь ерөөсөө эмч ингээд онш тавиагүй, сэтгэл судлаач, сэтгэл зүйч ерөөсөө онш тавиагүй тийм зүйл ахгүй юу? Тийм болохоор зүгээр л бид нар нийгэм ингээд хүмүүс тэр үгийг цохиоцсон гэж хэлж болно. Тиймээс ингээд энэ зүйлийг ингээд бөөнөрөө томруулаад би өвчтөө юм байна гэж бодох биш. Ингээд тийм ээ би ийм хэв маяг мэдэрсэн тий амьдралдаа ингээд мэдэрч үзсэн гэж айгу хөнгөн хүлээж аваасаа гэж би ингээд уриалмаар байна. Одоо гэр бүлт хамгийн түрүүнд ингээд төрсөн охин хүүхэд их хүчлэн бусдаас илүү их ачаа өөрдөг. Тэгээд хамгийн гол нь тэрийг хинч анзаардаггүй, хинч ингээд тэрнээ талархдаггүй гэж үздэм байлээ. За тэгээ манай Монголд одоо ингээд айлын том охин тий гэдэг чинь баг нэг юм алдан тушаал шиг юм байдаг шүү дээ. Тэгэл дүүнэрээ харан те гэрийн ажиллаа хийн, эцэг ихтэй түшиг олно, бос дүлгэр дуурайлал үзүүлнэ те. Том охтууд юу багасаа л ингээл чэйстэй айгу хариуцлагатай, ухаантай, ийм амир ийм тийм гэл ингээл магтуулдаг шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь тэр магтаал нь аажмаар ингээд далд хүлээлт болж хувирд юм санагддаг байхгүй юу? Одоо ингээд чи чаддаг шүү дээ гэдэг үг дараа нь ингээд чи үүрэх ёстой гэдэг зүйл болоход хувирчтай юм шиг санагддаг байхгүй юу? Тэгээд л ингээл энэ бүх зүйл нь нэг өдөр хариуцлага биш яг юм үүрэг болцсон байдаг. За би өөрөө л ингээд яг 11 жил айлын ганц хүүхдтэйсэн. Тэгээд би доороо 2 дүүтэй. Манай яг баг дүү надаас бараг 22 насны зөрүүтэй, жижиг маань ингээд том нь 11 насны зөрүүтэй байхгүй. Тэгээд би ер нь бол манай аав хоёр намайг бас яг ингэж эрхлүүлж өсгөөгүй гэж хэлхэн чаашин ер нь юм ялцгар болгож өсгөөгүй байхгүй юу? Одоо ерөнхийдөө манай ээж ч өөрөө айлын том доор ингээд 5 дүүтэй. Тэгээд намайг ч гэсэн ингээд багаас нь айгүй их юм сургасан тий. Наад заханда гэрийн ажил гэдэг зүйлд ингээд бүр айгүй тэрэнд фокустаж сургасан байхгүй юу? Тэгээд би бол ерөнхийдөө 10 жил тахтай ойлгодог байсан яг би яг энийг сурч яг яах юм бэ тий? Миний амьдралдаа юунд хэрэгтэй? Би ингээд өөр юм ингээд энэнд ингээд ийм их энерги ач холбогдол үүж яах юм гэж байна боддог байсан байхгүй юу? Даант оюутан болоод ингээд цаг хугацаа яваад би ч гэсэн ингээд юмыг тунгааж боддог болсон цагт ингээд ойлгож байгаа байхгүй маш хэрэгтэй зүйлээсэн байна. Ингээд буцаад ингээд яриа руу ороход би өөрөө 11 настай хахта дүүтэй болсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр үчиод ерөөхдөө айгу өөрөө том болцсон те. Наад захын жижиг сажиг юмыг ойлгодог болцсон те. Тэгэл тэр үед яг ямар үед айлын том болчлоо гэж бодгцсон бэ гэхээр ингээд яг хүснээрээ гарч орч чадахгүй ингээл хичээл тараал одоо ингээл өсвөр насны хүмүүс чинь шууд гэртээ ярьдаг шүү дээ. Ингээл амар тэнж минь явчихдаг. Тэнж минь болохгүй гэрээс залгаар дүүгээ хаар гээл те. Тиймэрхүү зүйлийг яг сонсоол за би айлын том болсон юм байна гэж юу тэр үед яг мэдэрчээсэн баггүй. Би өөрөө цаашдаа ингээл бодож эхэлдэг болсон байхгүй. Дүүнэртэй би өөрөө үлгөөд өөрөөл болох хэвээр те. Би одоо энэ зан гарах юм бол манай дүүнэр сураад энийг ингэж бас сурчин надаас те гэх тиймэрхүү бодол толгоонд ингээд аажмаар амар орж эхэлсэн. Энэ нь ерөөсөө муухай зүйл биш байхгүй. Би ерөөсөө энд ингээд өнөөдөр хохирогч болох гэж ирээгүй. Харин ч ингээд эсэргээрээ айлын том охтуудад ингээд чи ганцаараа биш шүү гэдгийг амар ойлгуулах гэж ирсэн. Тэгээ хариуцлага гэдэг чинь ер нь юм муухай зүйл биш гэдгийг бас ингээд ойлгуулах гэж ирж байгаа байхгүй. Тэгээд яг энэ тал дээр сэтгэл зүйчүүд яг юу гэж ярьж байна вэ гэхээр сэтгэл судлалд parentification гэдэг ойлголт байд юм байна. Тэр нь ингээд хүүхэд насндаа эцэг эхийн үүрэг хариуцлагыг авах явдал гэдэг гэнэ. Энэ яг хоёр хуваагддаг. Эхнийх нь яг юм бодит ажил. Одоо ингээд дүүнэрээ харах те гэрийн ажиллаа хийх одоо ингээд өөр зөндөө юм байгаа шүү дээ. Хоёр дахь нь яг сэтгэл судлал биш сэтгэл хөдлөлийн үүрэг гэж байгаа байхгүй юу? Гэр бүлийн зөрчлийг ингээд зохицуулах, эцэг эхээ тайвшруулах те гэрийн ингээд юм хэцүү байдлыг өөрөө ингээд дотроо ингээд шингээх, зайлгах нэг тиймэрхүү юмуд байгаа даа байхгүй юу? Тэгээ бүх хүмүүсийн ингээл сэтгэлийг ингээл тэнцвэржүүлэгч болох ч юм уу те нэг тиймэрхүү ажил хийгээ явчихдаг шүү дээ том айлын том охтууд.
Тэгээ хоёр дахь нь яг энэ сэтгэл хөдлөлийн үүрэг нь яг хамгийн аюултай гэж үздэг юм байлаа. Учир нь ингээд энэ амир үл үзэгддэг гаранд ингээд баригдахгүй байгаа шүү дээ. Одоо ингээд гэрээ ажил дүүнээр харах марах гэдэгтэй харьцуулагдвал тэгээ гаднаас нь яг энийг хинч хаардггүй. Гэхдээ хамгийн их ачаалал яг л тэнд байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ судалгаагаар ер нь бол яг охин хүүхэд эрэгтэй хүүхдүүдээс илүү яг ингээд дүүнээрээ харах гэдэг тийм асар том үүргийг ингээд авдаг гэж юу батлагдсан байд юм байлээ. Тиймээс ер нь миний бодлоор яг ачаа хөвчлэн яг охин хүүхдийн нуруунд дээр айгүй их очдог гэж бас хэлж болно. Гэхдээ яг тэглээгээ нөгөө нэг айлын том эрэгтэй хүүхдүүд ерөөс дүүнээрээ хардгуу гэсэн үг биш л те. Яг тэгэж хэлгээгүй. Гэхдээ судалгаагаар бол яг хуваараа яг ихэнх статистикийн хуваар бол эмэгтэй хүүхэд яг тийм зүйлийг илүү их өөр төр авд юм бэлээ гэж бичдэг юм бэлээ. Тэгээ хамгийн сонирхолтой том охиныг ингээд гайхалтай болгодог амар олон чадварууд байгаа шүү дээ. Одоо ингээд хариуцлагатай тийм эмхцэгцтэй насан туршсан зан чанар амар эрт насан турш мөрдөг тийм. Яг тэр зан чанарууд нь яг миний бодлоор ингээд аль том охтуудыг эсэргээр нь бас ядаргаач чаддаг юм санагддаг байхгүй. Одоо ингээд гаднаа хүчтэй бие даасан бүх юмд болцсон хэрнээ дотроо ингээд амархаас айдаг тий тусламж авахтаа ингээд өөрийгөө буруутдаг тусламж авч чаддаггүй бүр эсэргээрээ тий бусдыг гомдоохоос ингээд айдаг бүхнийг ингээд өөрөө ингээд контролдоо барих юм хүсэл тэмүүлэлтэй тий. Тэгээ харилцаанд ч гэсэн яг хүн хүний зүгээр яг наацх нь харилцаанд ч гэсэн амин нөлөөлдөг гэж үздэг юм байна л да. Одоо ингээд бид нар ингээд том охтууд байгаа шүү дээ. Одоо би өөрөө том охин болж тийм болоод бид гэдээ явчих тий. Одоо ингээд том охтууд ихвчлэн ингээд хүнийг амар халамжлах дуртай. Гэхдээ өөрөө эсэргээрээ ингээд халамж авч чаддаггүй, тэрийг хүлээн зөвшөөрч чаддаггүй гэдэм байлээ. Тэгээд яг бас ийм юм олж уншсан байхгүй би ингээд айлын том охтууд ингээд миний хийсэн бүхнийг ингээд хинч анзаардгүй юм байна гэсэн амар гомдлыг тээж явдаг гэж үздэм байлээ. Одоо ингээд би юм хийшээд ах чи намайг ингээд ерөөсөө харсангүй, үнэлсэнгүй тийм хинч ингээд энийг одоо ингээд анзаарсангүй гэж амар гомдол тээж явдаг гэж үздэм байлээ. За тэгээд яг олон ер нь том охтууд миний бодлоор яг хөдөлмөрөөс биш те яг хийх зүйлээс биш яг хүний урам хугалахаас амар айдаг юм шиг те амьдралынхаа туршиг тиймэрхүү нэг юм дотроо айц тээж явдаг юм санагцсан байхгүй. Одоо зүгээр харилцаа гэж хэлсэн шүү дээ. Харилцааны тал дээр одоо ингээд би зүгээр хувьдаа ингээд хэдэн жилийн өмнө бол би хүнээс ингээд тусламж гуйж чаддаггүйсэн аахгүй ингээд хүнээс надад ингээд туслаач гэж гуйж чаддаггүй яг тийм ааш сантай байсан. За яг хайр дурлалын харилцаан дээр юу вэ гэхээр ингээд магадгүй яг би ингээд хайртай хүнтэйг үерхээ техний 1 жил мэл 2 жил одоо ингээд яг ингээд 100% ингээд халамж авч чадахгүй өөртөө ингээд зөвшөөрч чадахгүй ингээд юу гэх юм бэ хүлээж авч чадахгүй байгаад байсан юм санагддаг байхгүй одоо ингээд би л яг өөрөө хараа халамжлаад авах хэрэгтэй юм шиг те эсвэл ингээд зүгээр нэг хүлээж авч чадахгүй ингээд нэг тийм энэ зүйл нэг тийм буруу юм шиг те гэж би одоо бол тэгж тунгааж бодож байгаа яг хэдэн жил одоо өнгөрсний дараа те айлын том охтуудад илүү хатуу ханддаг гэж хэлсэн шүү дээ те одоо тэглээгээд нөгөө нэг бидний ээж аавын хамаатан садны өвөө эмээгийн ерөөсө буруу биш яа гэвэл тэр хүмүүс ч гэсэн яг тийм зүйл өөртөө жоохон бахта мэдрээд яг энэс өөр зам байдаг шүү. Энэс өөр одоо юу гэх юм бэ? Эрүүл зөв арга байдаг шүү гэдгийг өөртөө мэддэггүй хамгийн гуйнигтай. Тэр нь яг өөртөөх нь буруу биш. Нийгэм нь л яг тийм байсан. Тийм болохоор тэглээгээд одоо би зүгээр амар олон жил одоо ингээл айлын том охтуудтай уулзч ирсэн те найзалж ирсэн. Тэрнээс анзаархад маш олон хүмүүс яг амьдралдаа нэг удаач болтгоо ээж автай амар гомдож явдаг юм байна гэдгийг анзаарсан байхгүй юу? Ингээл намайг тэгээгүй жиж одоо ингээл дүүнэрт ингэж чинь те надад амар хатуу байсан биш дүүнэрт амар цөөлөн хандж ин гэдэг үг амар олон сонсч ирсэн. Тэгээ хамгийн гол нь яг тэр зүйл дээр ээж аваагаа ингээд хамаатан саднаа уучлахыг хичээгээрээ зөвлөмөр нь одоо ингээд тэр хүмүүс үнэхээр тийм зүйл мэддэггүй байсан болохоор яг өөртөнгийнхээ бодлоор зөв юм хийж ингэж бодож байгаа шүү дээ хайрлаж байгаа тий. Тэгэхээр хайртай болохоор хүүхдтэй ингээд ингүүл зүв байдаг би ингэж өссөн болохоор ингээд хүүхдээ өсгөчий гэж боддог. Яг одоо л ингээд энэ нийгэмд Монголд одоо ялангуяа сэтгэл зүй энэ хүүхдийн хүмүүжил тий энэ бүх зүйл одоо л яг ийм хөгжиж эхлээд ингээд тэр үндэс нь гарч ирж байгаа болохоос ш яг миний бодлоор яг 10 жил мөлийн өмнө айгүй бага байсан те
20 жилийн өмнө баг ингээд дөнгөж өрн сууж байсан ч юм уу 30 жилийн өмнө бүр ингээд байгаа ч үгүй ойлголт нь айгүй цөөхөн байсан. Цөөхөн хүмүүс баг мэдчихсэн баг тий. Тийм болохоор яг тэр дотор байгаа гомдлыг тээж аваад чамд яг ямар ч гэд гой зүйл авчрахгүй гэдгийг би ойлгосоо гэж би та нарт хэлмээр байгаа байхгүй юу. Тийм болохоор яг бас чухал зүйл нь хайртай дотны хүмүүсийг гэр бүлээж аваа өвөөмэгийн хамаатасадна тий. Яг тийм айлын томоохон гэж хариуцлага өгсөн хүмүүсээ уучлаасай тий. Бөөнөрөө уучлах хэрэгтэй. Хэрэгтэй гэж өөрийнхөө төлөө бас уучлаж байгаа шүү дээ. Өөрөө ингээ гоё гайхалтай амьдрахын тулд тий. Гомдол тээж явсан хүн хизээч гоё байдгүй л ахгүй юу. Яг тэр чинь ингээд юм юу гэх юм бэ? Бичигдээгүй нэг тийм хойлоод байна шүү дээ. Тийм болохоор яг зүгээр л эцэст нь гэж одоо ингээд товчлмаар байгаа юм. Тэр хүмүүс чамд дурггүй дээ тийм юм хийгээгүй. Чамд хайртай болохоор хийсэн. Гэхдээ тэр хүмүүс зөв эрүүл зам байдгийг өөрсдөө мэддэггүй байсан болохоор л яг өөрсдийнхөө бодлоор зөв юм аа л хийсэн гэж хэлмээр байна. Тэгээ миний зүгээр хэлмээр байгаа энэ бүх юм яг юм хар бараан биш байхгүй юу? Одоо ингээд хариуцлага бүхэн яг муу зүйл биш шүү дээ. Одоо хэрүү тэр нь ингээд төр зургийн ингээд нас чадвар те чадварт ингээд тохирсон ингээд талархагдсан те тэр хүнийг үнэлсэн бол энэ нь ингээд тэр том айлын том охиныг улам хүчрхэг болгодог ойлгомжтой те ингээд ойлгоход амархан болгодог те бусдыг ингээд ойлгодог болгодог юм санагддаг байхгүй юу. Тэгээд юу н асуудал нь яг миний бодлоор байнгын ингээд хариуцлага те ингээд үл үзэгдэх нэг тийм эсвэл ингээд хүүхдийн нуруунд дээр маш их ачаа ингээд өхөөс эхэлдэг юм санагддаг байхгүй юу. Одоо ингээд юурээс үнэлж мөнлөхгүй хийгээд байгаа юм үнэлэхгүй ингээд магтаж цагтахгүй ч юм уу те яг тийм зүйлээс яг асуудал эхэлдэг юм санагддаг. Хамгийн гол нь гол зорилго нь ерөөсөө ингээд хариуцлагагүй болох биш. Харин ч ингээд өөрийнхөө хүч чадлыг ингээд хадгалаа дотроо ингээд бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ингээд өөр төр үүрхээ болох хэрэгтэй. Одоо ингээд ямар нэгэн хүн нэг тиймэрхүү ааш маштай бол би миний асуудал юм байна. Би энийг цуг шийдэх ёстой юм байна. Надаас олчих гэж бодох хэрэггүй те. Одоо ингээд жишээлбэлээ дахиад өөр төрөө жишээ авал ярьчих л та би бас яг тэгдэг байхгүй ойр дотны хүмүүс ямар нэгэн байдлаар болохоо болчвол би ингээл за миний шийдэх ёстой зүйл юм байна тий би ямар нэгэн байдлаар энэ хүнийг ингээ гомдоочлоо муухай болгочлоо гэж боддог ч юм уу яг үнэндээ тийм биш байгаа шүү дээ миний нэгт ингээ шийдэх асуудал биш тий тэр хүний яг ямар ааш цантаа миний асуудал биш байгаа шүү дээ уг нь гэхдээ л ингээл шийдэх гэлээдэг яг тийм асуудал байна. Тэг эцсүүлд нь би яг том охтуудаа юу хэлмээр байна гэхээр өөрсдөөс асуугаарай энэ ингээд миний яг хариуцлага мөн үү миний хариуцлагын зон мөн үү тэ эсвэл ингээд энэ зүйл эсэргээрээ ингээд миний амьдралд олон жил давтагдаад багаас нь давтагцаар агаад ингээд өвлөгдөөд нэгсэнд ирсэн үү ч юм уу тэ тэгж асуугаарай гэж зөвлөмөр байна. Тэг хоёр дахь нь тэг бусдын тав тухгүй байдлыг зөвшөөрч сураарай. Энэ магадгүй амар эгоистик сонсогдож байгаа ч гэсэн цаана амир гүн утгатай байхгүй юу? Утга нь юу вэ гэхээр одоо ингээд хүний эвгүй байдлыг ингээд эвгүй байгаа мүүдийн өөрийн ингээд хариуцлага болгож хувирахаа болох хэрэгтэй. Яг сая хэлсэнчлэн тэ ингээд хэрвээ ингээд тэр хүн зүгээрээ жисэн амир сонирн болчвол гонигтай болчвол тэр чиний шийдэх асуудал биш. Гэхдээ үнэхээр хайртай юм чинь тэ асууж олно, ярилцж олно. Гэхдээ яг өөр дээрээ ингээд тэрийг нааж аваад би ингээд буруу хийчлээ, надаас олчлоо. Би одоо энийг заавал шийдэхгүй болохгүй гэж тэгэж болохгүй. Хэрвээ ингээд ярилцах хүсвэл мэдээж ярилцж олно хайртай хүн чинь байгаа л тий. Ойр дотны хайртай хүн, найз нөхөд гэр бүлч бол ярилцж олно. Гэхдээ тэр хүн ярилцахгүй гээд хүсэхгүй эсвэл ингээд зүгээр л ингээд юу юм бэ? Хүсэхгүй байхад нь очоод ингээд миний асуудал нь шүү дээ. Би л энэ хүнийг юм уу болгочлоо. Яана ингээд би шийдэхгүй бол одоо болохгүй шүү дээ гэдэг ингээд дотроо айгаад паниктаад байж болохгүй. Учир нь ингээд чиний шийдэх асуудал юусоо биш. За гурав дахь нь юу вэ гэхээр унаж сүрэхээс өмнө тусламж гуйж сурах хэрэгтэй манайхаа. Одоо ингээд би энэ бүгдийг өөрөө л хийн гэж тийм байхаа ер нь баг багаар болох хэрэгтэй байхгүй. Тусламж гуйж сурах хэрэгтэй. Тусламж гуйлаа гэж чи юусоо арчаагүй болчихгүй, чи юусоо ингээд ийм сул дорой болчихгүй. Одоо ингээл дахиад энэ зэрэг өөр дээр жишээ аваад яриаг ивэл би ч гэсэн хүнээс ингээд тусламж гуйж чаддаггүй байхгүй юу. Одоо ч гэсэн ингээд хэдэн ингээд сурж байгаа ч гэсэн үе хэцүү байдаг. Гэхдээ яг өмнө олон жилийн өмнөх өөртөө харьцуулбал арай дээртэй заахгүй юу. Хүнээс тусламж гуйх нь айгу зүв байд юм бэлээ. Одоо би жишээлбэл хайртай хүнээсээ хүртэл ингээд заримдаа үргэлжлүүлсэн эхний хэдэн жилдээ тусламж гуйж чаддгүй байсан байхгүй юу. Одоо ингээд сураад те сурчаад байгаа болохоос биш.
Гэт юу нь бол ямар хэцүү байсан. Гэхдээ би ингээл дандаа л бүх бичгэн дээр хэлдэг шүү дээ. Ингээд хэцүү ч гэсэн боломжгүй гэсэн үг биш. Ингээд юу ч чамайг хязгаарлаагүй. Бид нар л өөрсдөө ингээд толгойн дотор хязгаарлаад байгаа болохос хинч гарч ирээд чамайг ингээд юм харьцаг руу хийгээд чи эндээс гарч болохгүй гэж хэлээгүй шүү дээ. Тийм болохоор яг тусламж аваад сураарай. Тэр нь маш чухал. Баг багаар ингээд огцон биш ингээд баг багаар жижиг зүйл дээр тусламж аваад ингээд өөрийгөө тасгаарай гэж хэлмээр байна. Тэгээ сүүлийнх нь дөрөвт нь яг хайр гэдэг чинь яг чи энэ бүх зүйлийг хийхээ болоод тий одоо ингээд одоо юу гэх юм бэ, бүх зүйлийг өөр дээрээ хүлээж аваад бүх зүйлийг контролтгоо болсон ч чамайг одоо юу гэх юм бэ, чамайг гих хүмүүсийн хайр дуусахгүй гэх юм уу? Одоо яг юу гэж зөв ойлгуулмаар юм бэ? Одоо ингээд жишээлбэл нэг айлын том охин байла те, өмнө ингээл амар сандраал би ингээл хүмүүсийн ааш зангал ингээл одоо юу гэх юм бэ, энэ хүнд маань хэцүү байхад би ингээл тэрийг шийтгэхгүй л бол намайг хайрлахаа болчихно гэж тэр бодол буруу байхгүй юу? Яг эцсүүлд нь чамайг үнэндээ хайрласаар л болно. Жинхэнэ арчиг хайрласаар л байх болно. Чи ингээ хэдий одоо юу гэх юм бэ, тэр хүний муухай байгаа ааш зангийг өөр дээрээ хүлээж аваагүй одоо юу гэх юм бэ, аваагүй болохоор тэр хайр алга болчихно гэсэн үг биш байхгүй. Дагаад алга болчихно гэсэн үг биш. Яг тэр яг асуудал юм шиг байгаа. Айлын том охтууд ингээд би хэрэг одоо энийг хийхээ болчууд намайг хайрлах болчихно гэдэг нэг тийм айдастай ч юм шиг те. Тийм зүйл биш гэдгийг би яг ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээд төгсөлт нь юм юу хэлмээр байна вэ гэхээр том охин байх нь ерөөсөө ингээд бид нар ерөөсөө ингээд юмсыг хайрлахаа болох гэсэн үг биш. Зүгээр л яг хүн болгоны тэ сэтгэлийнх нь ингээд юм цаг агаар байгаа шүү дээ. Ингээд сэтгэлийнх нь цаг агаарыг өөр дээр үүрхээ болохыг хэлж байгаа. Ер нь бол ингээд хүн болгоны ингээд дотор юу болж байгаа те, тэрийг заавал өөр дээр өөрч аваад энэ бол миний хариуцлагын хэсэг байна. Би энийг хийхгүй бол болохгүй. Би ингэх ёстой, тэгэх ёстой гэж өөртөө дарамт баг өгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд яг одоо энэ бичлэг үзэж байгаа хүмүүсээс айлын том охин байгаа юу те, хэрвээ бага наснаас яг ямар ачаа үүрсэн бэ? Хэрвээ тиймэрхүү түүх байгаа бол ингээд тэрийг ингээд хуваалцмаар бол комментд хуваалцаа гэж хэлмээр байна. Тэгснээрээ бөөнөрөө ингээд би ганцаараа биш юм байна гэж бусад охтуудтай мэдрүүлнэ. Тэгээ бөөнөрөө ингээд гоё цугтаа шүү гэдгээ би биндээ ойлгуулж би бинийгаа ингээд бас тий хайрлая гэж гоё зүйлмөр байна. За тэгээ бака.